Сайн байцгаана уу? Номын ертөнц клубын гишүүн Халиун байна. Өнөөдөр бидэнтэй Номын ертөнц клубын гишүүн Силэн. Өнөөдөр бид амьтдын тухай 50 номосоо Морслав Бабекийн Манай тахь хаанаас нисэж ирдэг вэ гэмих баримтат өгүүлбэрүүдийг ярих гэж байна. За хамгийн түрүүнд хоёулаа номон дээр маань юу өгүүлдэг талаар ярилцъя. За Мирослав Бобек буюу Бүгд найрамдах Чех улсын Праг хотын амьтны хүрээлэнгийн захирал маань өөрийнхөө амьтны хүрээлэнгийн амьтдын фактуудыг баримтжуулаад ингээд гаргасан тийм ном байгаа. Тэгээ энэ нь болохоор 2015 онд 7 сарын 9-нд интерномд нээлттэй хийсэн. За амьтны хүрээлэнгийн захирал маань болохоор номон дээрээ Монгол тахийг маш их дурдж өгсөн байдаг. Тэгээ ийм болохоор ч тэр ер нь бол өөрөө манай улстай холбогдоод манай улсад номоо орчуулуулад хэвлүүлъя гэсэн санаа гаргасан байгаа. Тэгээд орчуулагдаад манай улсад 2015 онд хэвлэгдсэн гэсэн үг. Бүгд найрамдах Чех улсын элчин сайдын яам, тэгээд Праг хотын амьтны хүрээлэн болон Сэлэн Экспресс компаниуд нийтдээ хамтарч агаад зохион байгуулсан. Нээлтийг Тэгэхээр бас нэгэн онцлогт тий ганцхан амьтны төрлийн гэдэг ахгүй Монгол улсын маань амьд орсон байдаг учраас бас онцлогтой ном болж гисэн байна. Амьтны хүрээлэнгийн захирал маань болохоор ингэж хэлсэн байдаг. Амьтны хүрээлэнд ажиллахад бол маш өндөр хариуцлага шаарддаг. Тэгээд амьтдуудаа асрах ч юм уу тий амьтдаа тижээх тэгээд яг бүр бүх энэ ажил нь нийтдээ бүр маш их хүч хөдөлмөрөөс бүтдэг гэж өөрөө хэлсэн байдаг. Тийм байх шүү тийм ээ. Нэрэл үнэхээр яг үнэн сэтгэлээсээ амьтан тайртай тийм хүмүүс амьтны хүрээлэн сонгож ажилладаг гэж би бол бодож байна. Яагаад гэвэл тэн чинь яг бүхэл бүтэн өөр нэг юм амьд амьтдыг тэгээд бүр амьдрах орчныг хүртэл бүрдүүлээд өсгөж үржүүлээд эрүүл байлгах тийм ээ. Амьтад гэсэн сэтгэлтэй сэтгэл санааг нь доктортой байлгах гэсэн маш олон хариуцлага хүлээж байгаа. Тэгээ амьтдын зуулдган төрн тэр чинь бас л яг л хүүхчгийн хайрлах хэрэгтэй баг. Тэгээд ер нь бол миний нэг ажигласан зүйл гэвэл амьтад хүүхдэд төрүүлчихэд үр зулцгаа төрүүлчихэд голох тохиолдол маш их байдаг. Тэгээд энэ дээр манай захирал болохоор маш хурдан юу гэх юм арга хэмжээ авдаг гэж юу? Маш хурдан арга хэмжээ аваад өөр их тэр зулцгад өөр их олж өгөх тийм ажил үүрэг өөртөө оногдуулдаг. Тэгээ яаж олдог вэ гэхээр нэг болвол яг амьтны хүрээлэн дотроо яг ижил төрлийн ижил зүйлийн амьтдыг ихийг нь болгодог гэх юм уу? Эсвэл бүр өөр улсын өөр амьтны хүрээлэн рүү явуулдаг тэр жижигхэн амьтныг. Баг дээр нь өөрөө ижид хурдан дасгах хэрэгтэй байгаа нь шүү дээ. Тийм. Тэгэхгүй бол ер нь ихтэй гоолгцсан амьтын ч гэсэн амьдрах нөгөө нэг чадамж боломж нь ээж ааваасаа ингэж хамт байж авч чаддаг болохоор айгу мууддаг байх л та. Номон дээр маань номын маань нэр маань Манай тахь хаанаас нисэж ирдэг вэ гэдгсэн шүү дээ. Тэгэхээр ер нь бол тахь амьтны тухай голчлон өгүүлдэг үү? Ер нь бол яг дан тахь гэвэл бас үгүй. Тэгээд ер нь хуудас болгондоо яг амьтан өөр амьтдын талаар өгүүлдэг. Тэгвэл тэр дундаас танд хамгийн таалагдсан амьтан ч юм уу хамгийн сонирхолтой санагдсан аль эсвэл хамгийн их бодож үлдсэн ч юм уу тэр амьтныхаа хэсгийн талаар яриад. Яг надад таалагдсан гэх юм бол яг нэг юм яг нийтлэл байгаа хгүй юу. Тэрэн дээр болохоор манай тэр захирал ер нь бол амьтны хүрээлэндээ тийм сонирхолтой өдөрлгүүдийг зохион байгуулах дуртай. Тэгээд тэрэн дундаас яг шавжаар хооллох өдөрлөг гээд нэг тийм өдөрлөг байсан. Тэрэн дээр нийт тэр үзэж тэр амьтны хүрээлэн рүү очиж байгаа зорчигчид зочдыг шавж идэж үзэх тэгж турших тийм өдөрлөг явуулсан байдаг. Тэр нь надад айгүй сонирхолтой санагдсан. Яагаад гэвэл тэр хүмүүс энэ муухай юм байна, энэ ийм сэжгийн ийм муухай амттай гэж юусоо бодохгүйгээр тэр хүмүүсийг идгээд өгсөн шавж нь бараг хэдхэн минутын дотор дууссан гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр нь ер нь олонний анхаарлыг маш их татсан гэж би үзэж байгаа. Номон дээр маань номын маань нэр маань Манай тахь хаанаас нисэж ирдэг вэ гэдгсэн шүү дээ. Тэгэхээр ер нь бол тахь амьтны тухай голчлон өгүүлдэг үү? Ер нь бол яг дан тахь гэвэл бас үгүй. Тэгээд ер нь хуудас болгондоо яг амьтан өөр амьтдын талаар өгүүлдэг.
Тэгвэл тэр дундаас танд хамгийн таалагдсан амтэн ч юм уу хамгийн сонирхолтой санагдсан аль эсвэл хамгийн их бодож үлдсэн ч юм уу тэр амтныхаа хэсгийн талаар яриад. Яг надад таалагдсан гэх юм бол яг нэг юм яг нийтлэл байгаа хгүй юу. Тэрэн дээр болохоор манай тэр захирал ер нь бол амтны хүрээлэндээ тийм сонирхолтой өдөрлгүүдийг зохион байгуулах дуртай. Тэгээд тэрэн дундаас яг шавжаар хооллох өдөрлөг гээд нэг тийм өдөрлөг байсан. Тэрэн дээр одоо нийт тэр үзэж одоо тэр амтны хүрээлэн рүү очиж байгаа зорчигчд одоо зочдыг шавж идэж үзэх тэгж турших тийм өдөрлөг явуулсан байдаг. Тэр нь надад айгүй сонирхолтой санагдсан. Яагаад гэвэл тэр хүмүүс тэ энэ муухай юм байна. Энэ ийм сэжгийн ийм муухай амттай гэж юусоо бодохгүйгээр тэр одоо хүмүүсийг идгээд өгсөн шавж нь бараг хэдхэн минутын дотор дууссан гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр нь ер нь олны анхаарлыг маш их татсан гэж би үзэж байгаа. Тэдгээр амтад манд ер нь яг ямар онцлогтой байсан бэ? Улаан номонд орсон, хаварцсан ч юм уу, тиймэрхүү амтдын талаар гарсан нь. За яг улаан номонд орсон амтан болвол нэг тийм байгаагүй. Харин яг зэрлэг одоо ховордож буй амтд бол нэлээд их байх шиг санагдсан. Тэгээд тэр амтд нь одоо яг яагаад анх энэ Праг хотын амтны хүрээлэнд очихоор болсон бэ хэмээх түүхүүд нь байсан. Тэгээд ер нь бол энэ ном нэлээд сонирхол татсан. Дан ялангуяа ном болгоныхаа одоо нийтлэл болгоныхаа араас тэр амтныхын зургуудыг өгөөд исэн болохоор энэ ном нь яг өөр амар гоё амттай уншихад айгүй тийм тухтай гоё санагцсан. Тийм илүү онцлог болчихсон юм шүү дээ тийм ээ. Тэгээ бид нар бас харж мэдэхгүй амтнаа төсөөлж уншихаас илүү зургийг хараад уншчихвал илүү амар юм байна. Тэгээ баримтад өгүүлэх учраас бас ялтчихгүй тиймэрхүү баримт хэрэгтэйсэн баг тийм ээ. Тэгээд дахин талаар өөр хэрэг мэдээлэл гарсан бэ? Ер нь тэрэн дээр одоо ном дээр маань өгүүлж байгаа амттын талаар яг ямархан мэдээллүүдийг өгсөн бэ? Одоо яг дахин талаар болвол нэг тийм өөр мэдээлэл бол байгаагүй. Гэхдээ яг тэр амтны хүрээлэнд байгаа амттууд нь яг өөр өөрсдийн тийм зан төрхтэй, тэгээ өөр өөрсдөө бүр оноос нь нэртэй яг л хүн мэт харьцдаг. Айгуу тийм тэр нь айгуу гоё санагдсан гэх юм уу. Одоо манай малчид бас ингээд одоо тавуу шуу малаа яг оноож нэрлдэг шиг тэрнтэй адилхан бүх амттад өөрийн гэсэн нэртэй байсан. Тэгээд зан төрхтэй одоо жишээлбэл Бикера химээх нэг горил хоёр хөлн дээрээ ингээд ихцдээшээ босоод явах дуртай муртай гэсэн тиймэрхүү юмнууд айгүй их байсан. Тэгэхээр ер нь яг амттын талаар илүү нарийн мэдэж авах юм байна тийм ээ. Тийм ер нь олвол би өөрөө амттанд айгүй хайртай байхгүй юу. Ингээд амтны хүрээлэнгээр ер нь явах туртай. Гэтэ манай Монголд нээх их амтны хүрээлэн байдаггүй болохоор яг энэ номыг уншаад энэ амтын ингэдэм байх, энэ амтын тэгдэм байх гэдэг бүр илүү өргөн мэдээлэлтэй болж авсан. Одоо зохиолч маань байгаль экологийн талаар болон амьтдын талаар илүү баримтат нийтлэлүүдийг бичдэг онцлогтой шүү дээ. Тэгвэл та амьтнаас гадна байгаль экологийн чиглэлээр ном унших дуртай юу? Би өөрөө биологийн хичээлээр сонгон суралцдаг. Тэгээд эколог гэсэн бүр тийм нийт өргөн хүрээний сэдвийг яг сурдаг болохоор би өөрөө тийм номнууд унших маш их сонирхолтой. Бид нар дараагийн 50 номоо байгаль экологийн чиглэлээр гаргах гэж байгаава. Хэрвээ та саналаа ирүүлэхийг хүсвэл номын ертөнц нээлттэй Facebook хуудсыг комент хийсэгт номынхоо нэр болон зургийг үлдээгээрэй. За хоёулаа эргээд номдоо ортгоё. Ном дээр маань танд хамгийн их сэтгэл үлдээсэн сонирхолтой санагдуулсан үйл явдал нь юу байв? Сонирхолтой санагдсан үйл явдал гэх юм бол зааны одоо ялгадсаар цаас хийж болдгийм бэлээ. Тэр нь надад айгүй сонирхолтой санагдсан. Ягаад гэвэл бид нар одоо одоо ингээд модоо тайраад цаас хийгээд байх чинь бас ер нь байгальд нэг тийм ээлтэй зүйл биш болохоор тийм дахин боловсруулах гэх юм уу тэр нь айгүй шинэлэг байж чадсан. Монгол малынхаар ч гэсэн болт юм билээ шүү. Харин тийм одоо ер нь Монгол малын баасаар цаас хийдэг тийм газрууд айгүй олон болж байгаа юм шиг. Тийм хэдэн жилийн өмнөөс нэг тийм төсөл хэрэгжиж эхлээд тэг гоё дэвтэр гараад гэх шиг үлээ бас байгаль дэлтэй тий. Манай монголчин малаар ариулсан шүү дээ. За та тэгвэл энэ номноос ингээ авсан одоо ном болго өөрийн гэсэн ашиг тустай байдаг шүү дээ. Тэгвэл энэ номноос өөрийн олж авсан зүйлсээ хэлээд мөн тэдрийг хэнийг олж аваасаа гэж хүсэж байна. За миний энэ номыг уншсан гол шалтгаан болвол
би түрүүнд дурдсанчлан амьтдад маш их хайртай. Тэгээд ер нь олвол амьтны талаар маш их өргөн мэдээлэлтэй болж авсан. Дан ялангуяа одоо манай багчууд амьтдад айгүй их хайртай байдэн штэ. Тэгээд ер нь олвол би яг бүр тийм жоохон хүмүүсийг болвол уншаасай гэж бол ботхгүй нь. Ягаад гэвэл энэ ном нь өөрөө айгүй тийм шинжлэх ухааны нэршил айгүй их олон гарсан жоохон ойлгоход хүндрэлтэй ном. Гэхдээ яг уншаад суух юм бол айгүй хурдан уншигддаг тийм ном. Тэгэхээр ер нь бол би үеийн хүүхдүүдээ тэгээд амьтад хайртай хинч болтгой уншиж аваасай хэмээн хүсэж байна. За нэрээ нэг нэмэлт мэдээллийг бас дуулгахыг хүсэж байна. Одоо манай клубын зүгээс орон даяар ерөнхий боловсролын бүх сургуулиудыг номын клубтэй болгохыг зорж байгаа. Тэгээд дээрээс нь клубтэй шинээр гишүүн өсөлж байгаа. Одоо өөрийнхөө сурдаг сургуультаа номын клубтэй болгох эсвэл манай клуб чинээр хэлсэх эсвэл доорх дугаараар бидэнтэй холбогдоорой. За ингээд номынхаа талаар хоёлоогоо ярилцлаа. Тэгээд танд өөр хэлхийг хүссэн яриаг үлдээсэн зүйлээ одоо хуваалцъя. За манай амьтны хүрээлэн болохоор өөрөө маш их хандвийн аян явуулдаг. Тэгээд тэрэнд нь ч гэсэн хүмүүс бас маш их идэвхтэй оролцдог юм байлээ. Тэгээд бас гоё таалагдсан юм гэвэл одоо манай амьтны хүрээлэнгийн захирал яг тэр хэлсэн үгэндээ хүрдэг. Маш айгүй сайн амлалтаа биелүүлж чаддаг. Ер нь олвол номон дээрээ нийтдээ 10 орчим сайн дурын ажил дурддагдсан баха. Тэрнээс хамгийн гоё нь таалагдсан зүйл нь гэвэл тэр хэд ашигласан эсвэл болвол одоо ингээ хүнд чинь биднэрт нэг юм ашигладгүй утас гэж байдаг да, өмнө нь ашиглаж ийсэн. Тэг хаягхыг хайж чаддаггүй ч юм уу. Тэрийгэ амьтны хүрээлэн дээрээ цуглуулад тэг тэрийгэ ингээд сэлбэг засдаг, сэлбэг зардаг газар ч юм уу зараад тэр олсон нийт мөнгөөрөө амлсан одоо аянда өгсөн гэх юм уу. Тэгэхээр ер нь ганцхан амьтны хүрээлэнч гэлтгүй хажуугаар 8 олон сайн дурын хандвийн аян ч гэсэн явуулдаг хүн байсан юм тийм ээ. Тийм. Тэгээд тэр нь ер нь олвол надад миний зүрхэнд айгүй үлдээж чадсан байгаа. Та ингээд амьтны хүрээлэнгээр явах туртай гэдгсэн шүү дээ. Монгол амьтны хүрээлэнгүүдээр хэр орж байв? Алдаа дутагдал ч юм уу ер нь ямар байгаасаа гэж хүсдэг вэ? Би багада Хүннү моолын амьтны хүрээлэнд бараг 7 хоногт нэг удаа очдөг байсан. Тэгээд тэр нь яг тийм миний яг багын хамгийн нандин дурсамжуудын минь нэг болохоор яг энэ номыг уншихад яг нэг тийм бага насандаа очсон юм шиг мэдрэмж төрүүлж исэн. Тэгээд Монголд бол нэг их амьтны хүрээлэн байдаггүй учраас яг бас юм харьцуулахад бол маш хүндрэлтэй байна. Гэхдээ ер нь ирээдүйд маш олон амьтны хүрээлэн нэгдэсэй хэмээн хүсэж байна. Тийм шүү тийм ээ. Хүүхдүүд маань ер нь багасаа амьтантай ойр өсгөх нь зан ааш хүмүүжлэлт нь илүү сайнаар нөлөөлдөг гэж сонсон. Тэгээд бас нөгөө нэг эрсдээ суур амьсгалтай болохоор яг халуун орнд гэх юм уу дан халуун орны амьтдыг авчаад тийм ээ парк хийж байгуулж болно. Гэтэ Монголд яг нөгөө тийм орчин нөхцөл жоохон байдаггүй болохоор сайн хөгждөг байх л та. Харин тийм бах тий. За ингээд номынхаа талаар сайхан ярилцлаа. Бидэнтэй гоё мэдээлэл хуваалцсанд баярлалаа. Тэгээд энэхүү номыг ч гэсэн сонирхож байгаа хүмүүс авч уншаасаа гэж хүсэж байна. Тэгээд дараагийн дугаараар дахин уулзлаа. Баярлалаа.